шидэт хүлэгийн тухай үлгэр. Эртээ урд цагт огторгын саран мэд үдсгэлэн төгс хүүтэй нэгэн их хаан аж төрн сууж байжээ. Нэг өдөр хаан ширээндээ залран сууж байтал гурван их мэрэгэн хүн хурж ирсний нэг нь алтан тогс, нөгөө нь зэс бүрээ, гурав дахь нь зааны яс, зандан модоор уралсан морь барьсан байж гинэ. Тэд хааны өмнө сөхрөн байж хэлсэн нь: "Аяа эзэн минь, бид энэ тоглоомыг ихэд бодож эвлүүлэн бүтээлээ. Энэ тоглоом бүхэнд нэг гайхалтай агаад ашиг тустай юм байх болов. Хаантан өчүүхэн доорд зарц биднийхэн энэ зүйлийг бэлэг болгон авч сойрох нь" гэжээ. "Энэ тоглоомын тэр ашиг тустай юм нь хаанаа байна та?" гэж хаан асуув. Нэг мэргэн нь: "Дээдэс минь, энэ тогсыг сайтар болгон үзэгтэн. Хоёр том бадмаарыг эрднэр нүдийг нь, шижир алтаар их биеийг нь хийж, сүүлнийх нь өдсөд бүхэнд үнэт чулуу шигтгсэн юм. Гэхдээ энэ тогсын хамаг хийжшид аж тус нь үүнд байгаа юм биш. Хамаг аж тусна гэвэл энэ тогс цаг тутам жигүүр дэлгэн донгодох тул хаантай чухам хэдийдэн ажил албан гүйцэтгэж, хэдийдэн алиа наадам зугаа цэнгэлд оролцож байвал зөггөхөө мэдэж болно. Та хүнийг авч сойрох нь" гэв. Хоёр дахь цэцэн нь: "Аяа хаан минь, миний зэс бүрээ энэ тогсоос илүү тустай юм шүү. Түүнийг хотынхон хаалган дээр өлгөн манаач сахиулан болгогтун. Хотод тань хулгайж орох юм бол энэ бүрээ аянга мэдих дун хадаах тул тэрхүү хулгайчийг дорн мэдээд барьж авч болно" гэв. Гурав дахь мэргэний өгүүлсэн нь: "Их эзэнтэн минь ээ, энэ хоёр бэлэг бол миний авчирсан морьтой жишгэд юу ч бишээ. Та ер нисдэг морийг үзсэн үү?" "Үгүй жиш, иймэр байж ч болохгүй" гэж хаан хэлв. "Миний бэлэг болгож байгаа энэ морийг авч сойрох. Тэгээд та энэ морийг унаад аль хүссэн улс орондоо очиж болно" гэв. Ийм ярилцсны хойно саяны гурван мэргэн хүн өвдөг сөгдөн хаанд хэлсэн нь: "Хаан эзэн минь ээ, иймд эд шидтэй ач тустай бэлэгсэлт барьсныг минь бодож бид хурвыг шагнаж хайрл" гэцгээжээ. "Энэ бүх эд юмсын чинь эд шидийг сорж шалгахаас нааш та нарыг би шагнахгүй" гэж хаан хэлж гинэ. Тэгээд хаан нөгөө тогсыг өмнө нь тавихыг тушаав. Тогсыг нэг цаг болоод жигүүрэн дэлгэн донгодов. Хаан хотын хаалган дээр нөгөө бүрээг өлгөж, шоронгийн хулгайчдаас нэгийг нь тэр хаалгаар оруулах зарлиг болгов. Хулгайчийг хаалгаар ормогц бүрээ аянга мэт дуугарч, тэр хулгайч нь айсандан газарт төрүүлгэрэн харан унав. Ингээд хаан эхний хоёр мэргэн хүнд их алт шагнажээ. Морь уралсан гурав дахь мэргэн: "Хаанта минь, намайг ч бас миний нөхдийн адил шагнах босуу" гэв. "Эхлээд би таны морийг сорж үзнэ" гэж хаан зарлиг болов. Яг энэ үеэр хаан хүү хасан ирээд: "Надад энэ морийг унаж сорж үзхийг зөвшөөрөөч" гэж хэлж гин. "Тэг" гэж хаан хэлв. Хаан хүү морийг унаж өсгийг өрөн хичнээн давривч морь огтхон ч хөдөлсөнгүйтэй: "Хөөе мэрэгнэ, чи бидэнд энэ морьныхоо тухай юу л гээд байлаа да? Энд чинь огт хөдлөхгүй байх шүү дээ" гэж хасан хашгирав. Тэгэхээр нөгөө мэрэгэн хаан хүү рүү очиж морьныхон баруун хаан дээр байсан товхыг үзүүлээд "Үүнийг эргүүл" гэж хэлв. Хаан хүү хасан товхыг эргүүлтэл моргины тухасгийн үүлтэй тэнгэрийн зүг хөрч хуйсэлх мэт хурдлав. Удалгүй газар дэлхий харагдахгүй болж ирэхэд хасан айн сандарч: "Би яах гэж энэ морийг унав? Тэр мэргэн лав намайг алах гэж энэ морийг зориуд хийжээ" гэж хашгирчээ.
Хаан хөвөн морины баруун далны товхыг барьж дахин эргүүлтэл морин улам хурдлан дээш хөөрөв. Тэр үед хасан морины зүүн хаанд бас нэг тийм товх байхыг үзээд эргүүлтэл морины нисэх нь удааширч доошлов. Одоо би хөөрөх ба буух товхыг олж энэ морины хамаг нууц тайллаа гэж хаан хөвөн амандан өглээд өөрийн хүсэл дагуу нэг хурдан, нэг удаан, нэг дээшээ, нэг доошоо болон нисэж үүндэн олзуурхан ихэд баярлав. Сүүлдээ буух болжээ. Гэтэл их өндөрт гарсан тул бүхэл өдөржингөө доошлоод байж гин. Үтэнхүү газрын дээгүүр нисэж явахдаа урд өмнө хизээж үзээгүй олон улс орон хот балгас харж гинэ. Нар шингэхийн үед хасан орд харш, цэцэрлэг, суваг бүхий нэгэн үдсгэлэнт том сайхан хотыг олж харжээ. Хасан хотын дээгүүр эргэн тойрон нисэж, тал бүрээс нь ажиж, бууж болохоор хамгийн тохиромжтой газрыг хайж гинэ. Ингээд тэр бат бих цайз хэрэмтэй нэгэн ордон байхыг харж, энэ нь гойд таашаагдсан тул буух товхыг эргүүлж, тэр ордны дээвэр дээр морин буулгажээ. Хасан мориноос бууж тал бүрээс нь шинжин хараад энэ морийг ч ёстолих мэрэгэн хүн урлаж дээ гэж бодов. Хасан ордны дээвэр дээр шөнө болтол суув. Тэрбэр олон цагаар юу ч идэж уугаагүй учраас их л өлсөж ундасчээ. Ийм том ордонд идэх хол олдохгүй ч байх эсгүүтэй гэж бодов. Тэрбэр дээврийг тойрон явж шат байхыг үзээд тэр шатаар бууж гантиг чулуугаар шалалсан ордонд оржээ. Тэр ордонд ямар ч чимээ энэргүй. Хаанаас юу ч үл сонсдно. Хүн амьтан ч үл үзэгдэнэ. Үдэгдэлгэнт гэрэл гарч хүн дуурахыг сонсоод хасан ханны нэг өнцөгт нуугдж гинэ. Төдөлгүй хажуугаар нь гартан дэм барьсан хэдэн шивгчин өнгөрөхийг ажиглавала. Тэдний дунд энэ хотын хааны охин Зумрууд гихч үдсгэлэн гоо бүсгүй харагджээ. Энэ хаан охиныгоо эрхэлж наадаг хэмээн тусгай орд барьж өгсөн юмсанжээ. Хааны охин зарц шивгчдийн дагуулan энэ орой өргөндөн морилон ирсэнтэй хасан яг тааралдсан ажээ. Хасан тэдний араас багны цаагуур нуугдан таглаа. Зарц шивгч нар өргөөний энд тэнд лаа дэм барьж, шалан дээр нь хэвс дэлгээд тоглож наадаж гарав. Тэднийг ээлд зүүсэн лагс том нээгэр манаж байлаа. Хасны нуугдж байсан багны хажууд байсан нээгэр манаж санаандгүй хасны мөрийг шүргчгээд тэр даруй олж гарав. Тэгэгт нь хасан ухасхийн нээгрийн нүүрөөд дэлсэж дарж унгаад элдийг нь булан авахад нөгөө боол шивгчин нар айн мэгдэж тал тийш бутран зогтов. Харин хааны гүнж зомоорууд огтайлгүй хасны зүг ойртон ирээд "Таны алдар нэр хэн бэ? Та хүн үү? Аль эсвэл Бэрд үү?" "Бэрд бол үзэшгүй муухай амьтан байдаг гэж би сонссон юм байна. Гэтэл та бол үдсгэлэн төгс байх юм" гэж асуув. Хасан "Би хааны хүү байна. Би танд ямар ч муу юм хийхгүй билээ" гэж хариулав. Тэр хоёр хэвсэн дээр сууж ярилцаж гарлаа. Энэ хооронд нөгөө нэгэр хаанд ордуу болон гүйн хурж очоод "Аяа хаант минь, таны өхнийг хүн болж хувирсан Бэрд булан авлаа. Өтөр түргэн очиж тэр Бэрдийг гисгэн шийтгэх түн" гэв. Хаан сандарч мэгдэн ордондон яаран ороод хасныг харамгц сэлмийн суглан дайрав. Хасныг үсрэн босож чангаар хашгирсанд нөгөө хаан үнхэлцгэн хагартал айж золтол муурч унсангүй. Хасныг өөрөөсөн илүү хүчтэй болохыг тэр хаан мэдээд их л ээлдэгээр "Хөөе залуу минь, чи ингэхэд хүн юм уу эсвэл Бэрд юм уу?" гэв. "Би ерөөсөө ч Бэрд биш ээ. Персийн хааны хүү байна" гэж хасан хариулаад
Та намайг Бэрд гэж нэрлэж яаж зүрхэлнэв? Хэрв таны охин байгаагүйсэн бол би таныг хорвоогоос танилцсан гэв. Хэрвээ чи Бэрд биш юм бол яаж ордонд нэвтрэн орж ирэв? Би боол зарцнараа дуудах юм бол тэд чамайг дорж чинь үгүй гэж орхин шүү. Гэхэд хаантан таныг бодлогогүй мэрсэнд би тун их гайхаж байна. Хэрвээ чиний боол зарцнаар намайг алах юм бол хүмүүс энэ тухай мэдэж таныг өөрийн чинь зочин хааны хүү хороосон гэж ярилцсан босуу. Та ингэснээр өөрийгөө олны шившиг болгоно. Иймд миний юу хэлхийг сонссон дээр байх. Хоёул хин хэнийг дийлхэн үзэлцээ. Уул нь та хамаг цэрэг зэвсгэлсэн зарцнараа гарган ирж энэ хөвөн миний охинтой гэрэлхийг хүсэж над тийш хурж иржээ гэж хэл. Тэгээд намайг тэдэнтэй тулалдахыг зөвшөөрвөл дээр юмсан. Тэгээд тэд намайг алж чадах юм бол таны нэр төр гутахгүй шүү дээ. Харин би тэднийг ялах юм бол та охин зомор удагаан надад гэргий болгож өг. Ийм хүргэнтэй болох нь танд их нэр төртөх хэрэг болгосон доо гэв. Хаан энэ үгийг сонсоод гайхан байж хэлсэн нь. Надад боол зарц ойр дотны хүмүүсээс гадна дөрвөн төм морин цэрэг байдгийг чи мэдэж байна уу? Тэднийг гаргаад ир. Юу болохыг та үзнэ үү? Гэж хаан хүү хариулав. За яах вэ тэгийдээ гэж хаан хэлв. Маргааш өглөө нь хаан өвч бүрэн зэвсгэлсэн морин цэргийн талбайд жагсан мориндоо мордохыг зарлиг болгоод хаан хүүд гоёмсог сайхан эмээл хэрэглэл бүхий нэгэн сайн морийг өг гэхэд хасан би таны морийг унахгүй гэж хэлв. Хаан цэргүүддэн өндөр дуугаар өгөөлрөв. Цэргүүд энэ хөвөн миний охинтой гэрэлхээр ирсэн юм гин. Та нарыг бомон цэрэг байлаач ганцаар ялна гэж ам гарч байна. Та нар үүнийг сэлэм жадныхан үзүүрээр өлгөөд хөөгтөн. Хэрэг мэдэхгүй ам гараад байгаа юм гэж хасан өгөөлрөв. Ая хаант нь таны шудраг сайн хаанаа байна вэ? Эд цөм морт би явган яаж байлдаж болох юм бэ? Гэхэд би чамд хамгийн сайн морин өгөхөд чи аваагүй биш үү? Санаанда таарах морин сонгож ав гэж хааныг хэлэхэд хасан энэ мордт нь миний санаанд таарахгүй байна. Намайг энд хүргэж ирсэн морин би унана гэхэд чиний морь чинь хаана угаа юм гэж хаан асуув. Тэр таны ордны дээвэр дээр байгаа. Хөөр хийт чи солиорч шүү дээ. Байшингийн дээвэр дээр морь хэрхэн догдох вүлээ? Чиний дэмэрч байгааг одоохон үзүүлээд өгье гэж хаан уурсан хашгирав. Тэгээд хаан өөрийн хоёр шадар туслагчид дээвэр дээр морь байгаа эсхийг хараад ир гэж зарлиг буулгалаа. Морь яаж дээвэр дээр байж болох юм бэ? Өөртөм нь бид иймэрхүү юм сонсоогүй гэж хав ойрд байсан хүмүүс гайхан өөр хоорондоо шуугилдав. Шадар туслагчийг дээвэр дээр гаргахад энэ ертөнцид баймгүй үдсэглэн сайхан морь байхыг үзжээ. Даанч энэ морийг зааны яс зандан мод хоёроор урлан бүтээсэн байж. Иймд морийг унаж хааны цэрэгтэй яаж тулдах юм бэлээ дээ. Солиотой болох нь гарц цаг боллоо гэж тэд шоолон хөхрөлдөж байлаа. Тэр хоёр нөгөө морийг өргөж хаанд авчирч өгөхөд түүний үдсэглэн сайхан эмээл хазаарынх нь уран чамин хийцийг цөм гайхав. Хаснаас залуу минь энэ чиний морь мөн үү гэж хаан асуув. Тийм ээ гэж хасан хариулжээ. Морь авч уuna гэж хаан хэлээд дооглонгүй инэмсэглэв. Таны цэргийг эндээс холдсон хойно би мориндоо мордно гэж хэлв. Хаан цэргүүдийн харвсан сумны зэв тусах зайд холдохыг зарлиг буулгав. Хасныг мориндоо мордоход амд нь тосож жагссан цэргүүд өөр хоорондоо "Өдөөнийг бидний дундор орж ирэнгүүт чад сэлмийнхэн үзүүрээр өлгөөд авъя" гэж ярилцаж байлаа. Хасан морныхон хөөрөх товхыг эргүүлтэл морны дотор тал хийгээр дүүрэн морны юу хийж чадах бүхий л хөдөлгөөнийг хийж агаарт дүүлэн нисв. Хаан нөгөө морийг дээрэн хөөрөн гарахыг гайхаж байсан нь цэргүүддэн хандаж
Харалмар уу да. Цаадхыгаа нисгээс өмнө амжаад барь гэж хашгирав. Харин шадар сайд бараа бологчт нь нисэж байгаа шувууг хэн барьж чадгсан бэлээ? Аяа эзэн хаан минь. Энэ бол агуу их өвдөстөн байж магад. Харин та түүнээс хүнд ирж салснаад их хаз гэж баярлвал зогхно гэж хэлв. Хасан үүлний зүг нисэн явсан нь эргэж гүнжийн ордны зүг моройн залах үед цөмөрөд гүнж ордныхон дээвэр дээр гарч хасанд юу учрахыг сэтгэл догдлон харж байжээ. Гүнжиг тойрон олон боол шивгчэд хүрээлэн зогсжээ. Хасан түүнийг харж буух тавхыг эргүүлэн морины явдлыг аяар болгож доошлоход боол шивгч нар айн мэгдэж зүгтэн зайллаа. Хаан хүү дээвэр дээр бууж гүнжид өгүүлсэн нь. Зоморуда танаа эцэг цэргүүдийг нь сайхан дөнгөлөө. Чи манай хаан тус миний нутаг оронд надтай хамт явахгүй юу? Гэхэд тэгье гэж зоморууд хариулаад. Чамайг хаан чивсэн би чамтай үргэлж хамт явах болно гэв. Тэгвэл зарц манаач нарыг ирэхээс өмнө хурдхан миний моринд сундал гэж хасан хэлв. Тэр гүнжийг мориндон сундалж олс дэсэр их л бүх сайн даруулж бэхлээд хөөрөх тавхыг эргүүлж тэд тэнгэрт дүүлж нисэн одлоо. Тэр хоёр нисэн явсаар Персийн хааны нийслэлд хүрч нэгэн цэцэрлэг дотор буув. Тэгээд цоморуудыг хасан Секевчэнд дагуулan оруулж үүднийхэн дэргэд морин орхиход сайн харж хамгаалж байхыг загчээ. Хасан эцэг хаан өөдөн хурж очтол эцэг нь хүүгээс салж гагцав хэмээн санаж энэлж шаналж байжээ. Хаан хүүгийн үзээд ихэд баярлан тэврэн авахт нь хасан эцгээс асуув. Нөгөө морийг урлан бүтээсэн мэрэгэн хүн яасан б гэв. Заяагүй амтэн түүнээс хэлбэлж биднийг чи орхисон болохоор би түүнийг шоронд хорьсон гэж эцэг нь хариулжээ. Тэр бол агуу их мэрэгэн хүн тул та даруй суллаж нааш нь авчир гэж хэлв. Нөгөө мэрэгнийг авчрахт нь хасан ямбаны хувцас их мөнгө зоосоор хөхүүлэн шагнажээ. Гэтэл нөгөө мэрэгэн хүн нь болохоор урлан бүтээсэн морныхоо нууцыг хаан хүү мэдэж авсанд хэлгэн дургуутсаж байлаа. Хасан эцэгтэн өөрт тохиолдсон хамаг бүхнийг ярьж өгөв. Тэгээд хэлсэн нь. Би хааны үдсэглэн төгс гүнжийг авчирлаа. Би түүнтэй гэрэлхийг хүсэж байна. Би түүнийг Махмуд ноёны цэцэрлэгт буулгаж энэ тухайга танд хэлэх гэж ирсэн билээ. Та шадар түшмэл ойр дотны албад иргэдийн цуглуулан гүнжийг өгтөн авахаар явахыг гуй гэжээ. Тэгэлгүй яах вэ гэж хаан хэлээд гүнжийг бэр болгон буулгахын тулд хотынхон дон хотоон гойж чимгэлхийг зарлих болголоо. Хасан морь унаж Махмуд ноёны цэцэрлэгт довтлон ирэхэд зомуунууд алга болж Секевч нь хоосон байхыг үзээд ихэд гаслан ганихарч толгоогон шаана. Модон морины нууцыг хааны охин хаанаас мэдсэн байдаг байна гэж дуулдав. Тэгээд хасан цэцэрлэгийн сахиулуудыг дуудаж энэ цэцэрлэгт ямар нэг хүн ирсэн үү гэж асуухад сахиулууд мэрэгэн өвгнөөсөөр хэнчирээгүй гэж хариулжээ. Иймд хааны охин ба нөгөө модон морийг мэрэгэн өвгөн л хулгайлсан байж таарлаа гэж хаан хүү мэдэв. Энэ үнэхээр тийм болсон аж ахуй. Хасан хаан эзэгтэн гүнжийг хаан оргисон ярьж байхад тэр мэрэгэн өвгөн хаалганы цаан зогсож байгаад сонссжээ. Тэгэд Махмуд ноёны цэцэрлэгт гүйн ирэхэд өөрийнх нь морь байгааг үзэж өчрөгөө их баярлжээ. Морины тавхыг үзэж шалгахад юу ч өвдөрч хэмхрээгүй хэвэн байлаа. Мэргэн өвгөн Секевчэнд орж хааны гүнжид өвдөг зөгдөн байж асуулжээ. Тэгэхээр та ямар хүн бэ гэж зоморууд асууж гинэ. Хатах таймын хаан хүү намайг илгээсэн бэлээ. Тэрбээр таныг цэцэрлэгтэн авчрахыг надад тушаас юм аа. Явагтун. Танд зориулж юу бэлтгэж зэгснийг минь үз гэж гинэ. Цоморууд энэ үгэнд үнэмшиж би ямар унаагаар явах юм гэж.
Энд таныг хүргэж ирсэн мороор гэж мэргэн хэлв. Би ганцаараа тэр морийг унж чадахгүй шүү дээ гэж цоморуудын хэлхийг сонсоод энэ лав модон морийг залж чаддгүй юм байна гэдгийг мэдээд нөгөөх мэргэн би чамтай хамт энэ морийг унж явна гэж юм. Тэгээд тэр цоморуудыг ардан сундлан олсоор даруулан хөөрөх товхыг эргүүлтэл морь хийгээр дүүрэн хөөрөн нисжээ. Тэр хоёр хотын бараа далдартал холдоход хаан хөвөн хаана байна? Би хаашаа нисэж явна гэж цоморуудыг асуухад мэргэн хүн зэвүүн инээж. Чиний тэр хаан хөвөн зовлонгон эдлэг. Би энэ морийг амьдралынхаа турш уралсан бүтээсэн атал хаан хүү булааж аваад надад өчүүхэн баг шагнал өгсөн юм. Харин одоо бол би энэ морныхон эзэн нь болж авлаа. Чамайг ч гардан оруулж авлаа. Намайг яаж тарчлан шаналсан шиг хаан хүү бас тарчлан шаналдаг гэж. Цоморууд аврагдах харахгүй болсныг мэдээд өөлөн хайлжээ. Тэд өдөржин нисээд орой хэрд нэгэн хотоос холгүй байх ногоон зүлгэн дээр буув. Тэр улсын хаан нь энэ хотод суудаг байжээ. Хаан ангөрөө хийж яваа тэдэнтэй тааралдав. Тэр нэгэн бүсгүйг авч явсан нөгөө мэргэн өвгөн мөн морийг хаан харж байх зур зарцуулууд нь тэдний зүг умхамгүй дайран очиж хоёуланг нь барин аваад хаандаа хүргэж иржээ. За бүсгүй минь чи өөрөө бас энэ өвгөн хаанхын хэнгэгч үү гэж хаан асуухад мэргэн өвгөн энэ миний их нэрээ гэж яаран хариулв. Цоморууд хаантангаа энэ хүн худал ирж байна. Намайг мэхлээд хулгайлж авч яваа юм гэв. Хаан мэргэн өвгөнийг шоронд суулгаж бүсгүй морь хоёрыг ордонтон авч очихыг зарлиг болголоо. Өвгөн бүсгүй хоёртой ийм явдал тохиолджээ. Хаан хөвөн хасан сүйт бүсгүйн мэргэн авч явсныг мэдээд тэднийг ирэхээр аян замынхан ховцыг өмсөж эрэлд мордожээ. Тэр хотоос хот дамжин газар сайгүй таниж зандан мотор хийсэн шидэд морийг сургалваас уулдсан бүхэн тийм морь яаж байдг юм гайх гэж гайхацхан энэ лав солиотой биз гэцхэн шоолон хөхрөлд эцгөөж байв. Хасан ийхүү явсаар нэгэн том хотод хүрч дэм буудалд хонох болж гинэ. Тэгтэл нэг явуулын хүн хажуудах хүмүүстэй нөхөд минь би нэгэн гайхамшигтай юм үзлээ гэж ярихыг сонсжээ. Тэр тухайхан бидэнд яриач тээ гэж цаадуулан шалав. Тэр хүний үг үлснэ. Би Кайсарын хотод нэг очсон юм. Энэ хотын хаан намайг ан авд өрөв. Ингээд хөндөөгөр явж байдал хүнийг цараймуудаа өвгөн бас гоо үсгэлэн төгсөхгүй. Тэдний хажууд зандан мотор хийсэн морь байхыг үзлээ. Тэр морь бол тийм хаанч байхгүй хосгүй сайхан. Түүнтэй энэ зэрэг цэхмөр энэ дэлхийд гараагүй байх гэж ярив. Тэгээд өвгөн бүсгүй морь юу болсон бэ гэж аянчид асуухад цаад хүний хариулсан нь хаан бэр нөгөө өвгөнийг гянданд хийж морь бүсгүй хоёрыг ордондон аваачсан гэв. Хасан энэ бүхнийг сонсоод Кайсарын хотыг хүртэл хэрхэн явж очихыг асууж мэдэв. Маргааш өглөө энэ хот руу явж хэдэн хоногийн дараа хотод очтол хаалганы хажуу зогссон харуул манааныхан хасанд хэлсэн нь. Манай хотод нэг ийм ёс бий. Манай хотод гарын хүн ирвэл тэр хүний юу мэдэж чаддгийг асууж мэдээд түүнийг өөртөө хүргэж байхыг хаан тушаасан юм. Одоо хаанд бар алхахад нэгэн дөрөөдчээ. Чи манай дунд маргааш бид чамайг ордонд хүргэж өгнө гэжээ. Тэд хасныг гэртэн оруулж сайтар хооллож дараа нь тэд нь хаан хөвгөнийг ямар орноос ирсэн болохыг асуув. Перс орноос ирлээ гэж хасан хариулахад өөр нэгэн манаж өгүүлсэн нь. Би ч олон хүнтэй нүүр учирч явлаа да. Тэгэхэд манай энэ шоронд сууга Перс өвгөн шиг худалч хүнтэй огт дайралдсангүй. Гэхэд хасан тэр юу гэж ярьж байна гэж асуув. Манаач өгүүлрэн. Тэр хүн өөрийгөө мэргэн хүн гэлээ. Манай хаан тэр өвгөнийг нэгэн сайхан бүсгүй зандан борны хамт зүлгэн дээр байхад нь олзолж ирсэн юм.
Хаан өвгнийг гяндан суулгаж бүсгүйг морины хамт ордондан авчирлаа. Харин хөөхий бүсгүй ухаан солиотой аж. Харин Перс өвгөн ухаантай мэрэгэн үеийн бол эмчилж ангааж чадмаар. Гэвч ангааж чадсангүй. Хаан өнөө болтол тэр бүсгүйг ангааж чадах хүн хээс олов гэж юм. Хаан та намайг хүргэнэ үү? Би түүнийг эмчлэе гэж Хасан хэлв. Өглөө болж хаанд хүргэж өгөхөд нь Хасан хэлв. Хаантангой би 9 эрдэмд нэвтэрхий билээ. Тэр дундаас эмнэг ангаах эрдэмд буурчсан. Би янз бүрийн өвчтөн ухаан солиотой хүмүүсийг эмчилж явлаа. Өвчтөө хүнийг харахын төдийд л тэр хүн эдгэн гэв. Агуу их мэрэгэн хүнгүй. Таавал бидэнд ёстой хэрэгтэй хүн байна гэж хаан дуу алдаад манад байгаа нэгэн бүсгүйг эмчилж өгөөч. Би танд юу хүсснийг ч нүгье гэлээ. Тэгээд тэр бүсгүн юу нүвддгийг хэлж өгнө үү гэж Хасныг хэлэхэд хаан бүсгүй мөр мэрэгэн өвгний тухай бүх зүйлийг ярьжээ. Хаан хөө та тэгээд тэр морийг нь яасан бэ гэж асуухад тэр миний эрдэнсийн санд байгаа гэхэд Хасан баярлан хэлсэн нь би тэр морийг чинь үзье. Бүсгүй гимчлэг аргыг хайхад хэрэг болж юуны магад гэлээ. Хасанд хаан нөгөө морийг үзүүлэхэд өнөө мор бүрэн бүтнээр юм байжээ. Одоо би явж бүсгүйг үзье. Энэ морийг ашиглан цаад бүсгүйг эмчилнэ гэж Хасан хэлв. Зоморууд руу хурч Хасан очиж харвал хөөрхий эмэгтэй яг солиотой хүн шиг савчин муурч унж байв. Үлэгтэн зоморууд солиорсон бус гагцгүй хааны эхнэр болохгүй гэхдээ л энэ бүхнийг зориудаар хийж байжээ. Хасныг дөхөж очиход зоморууд танин баярлсантай уулга алдав. Хасан хааныг дүр гадагш гаргаад зоморуудад хэлсэн нь бид өөрсдөө аврахын тулд мэх зөхөх хэрэг болох нэ. Миний юу бодож олсныг чи үзэх болно. Ийм додоо чи тайвширч хааныг орж ирэхэд эрүүл болсон мэт элэгсэг дотн ярилцаарай. Тэгвэл бидний хүссэн бүхэн биелэх болно гэв. Би тэр ёсоор бай гэж зоморууд хэлв. Тэгээд Хасан гарч хаанд хэлсэн нь хаантангой нөгөө бүсгүй эрүүл саруул боллоо. Таны аз жаргал дэлгэрэх болдгоо гэж. Хааныг зоморууд руу очиход бүсгүй босож хааныг тосож очиод та тавтай морилгтун гэж хэлв. Хаан баярлан чамайг би юугаар шагнах вэ гэж Хаснаас асуув. Эмчилгээ дуусаагүй байна. Та бүх зэрэг нь цуглуулж бүсгүйг авч анх олсон газартаа оч. Бас нөгөө зандан морийг авч яваарай. Би тэнд очиж бүсгүйг шаналгаж байгаа тэр ад шулмыг дарж өгье гэв. Таны тааллаар болог гэж хаан хэлв. Ингээд зоморууд гүнжийг зандан морины хамт авч мөн цэргүүдийн дагуулan өнөөх нугад хурж очлоо. Тэнд очсон хойноон хаан болон түүний харьяа цэргүүдийг нөгөө модон мориноос гарвсан сум хөрөхүйц газар холдон зайлахыг хүсв. Хасан хэлсэн нь би энд сан тавьж шившлэг хийж ад шулмыг сүнсийг танилцахад дараа нь зандан морийг унаж энэ бүсгүйг танд хүргэж өгье гэж хэлв. Хаан цэргүүдийн дагуулan сум гаргаж хүрэхээр газар зайлан очиход Хасан зоморууд хоёр морин унаж товхыг эргүүлэхэд морин хийгээр дүүрч хөөрөн нисэж одов. Хаан түүний цэргүүд Хасан зоморууд хоёрын тэдний унсан морийг далдорн ортол ширтгэн харсаар байв. Хаан тэр байрантан хаан хүүг удтал хүлээсэн боловч эргэн ирсэнгүй. Хаан хүлээж зөхөөд хотдон эргэж ирлээ. Тэр зоморууд бүсгүй модон морь хоёрыг алдсандан тайтгарч чадахгүй байв. Гэтэл шадар төшмлүүд нь энэ оточвол шидтэн аж. Харин та тэдний ичидэд өртөлгүй үлдсэн нь их завшан гэцгээж гин. Тэр хооронд Хасан төрдөг хоттон ирж ордныхон дэргэд буув. Ингээд Хасан хүү хааны гүнж зоморуудтай гэрлэн
хотын бүх хүмүүсийг өрн залж өргөн их найр хурим хийжээ. Хүүн эрүүл саруул эзэн минь дэргэж ирсэнд гасны эцэг хаан их хөөр баяртай байлаа. Харин хаан хүүг дахин шидэт моророн нисэн одуу зай хэмээн нөгөө морийг нь хаан үгүй хийсэн гэнэ байлаа.